За утааг бууруулахад өнгөрсөн 4 жил засгийн газраас 456 тэрбум төгрөг зарцуулсан. Гэсэн ч агаарын бохирдол буураагүй гэж үндэсний аудитын газраас дүгнэлээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд агаар орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсвийг задлж үзье. 2017 онд 98.4 тэрбум, 2018 онд 76.4 тэрбум, 2019 онд 221.7 тэрбум, 2021 онд 61.4 тэрбум төгрөгийг тус зарцуулжээ. Агаар орчны бохирдлыг бууруулах төсвийг тухайн жилийн улс болон нийслэлийн төсөв гадаад зээлүүдээс бүрдүүлж иржээ. Тухайлбал 4 жилийн хугацаанд зарцуулсан 456 тэрбум төгрөгийн талаас илүү буюу 273.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 14.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс бүрдүүлсэн байна. Харин 168.9 тэрбум төгрөгийг гадаад зээлээс бүрдүүлжээ. Гэсэн чинь нийт төлөвлөсөн арга хэмжээний 67.8% нь хэрэгжээгүй гэж үндэсний аудитын газар дүгнсэн байна. Хариуцсан ажиллаж байгаа агентлагууд яамдуудтай холбоотой асуудлуудыг бол төлөвлөлтөөс болоод гүйцэтгэл хяналт хүртэл нь бол энэ бол маш хангалтгүй хэрэгжүүлж ажиллаж байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн. За мөн энэ агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой цахилгаан гэр оролцлын иргэдийн өрхүүдийн цахилгааны тарифыг бол хөнгөсөн ийм дүн байгаа. За энэ дээр бол 7.3 тэрбум төгрөгийг бол зарцуулсан. За энэ нь бол өөр хэлбэрээр бол улсын төсөвт бүртгэгдээд явж байгаа. За энийг бол ямар байгууллага эзэжлэх нь тодорхойгүй юм шийдэгдэг асуудлууд байсан учраас энэ талаар бол тодорхой арга хэмжээ авч ажиллаач гэдэг чиглэлээр бол сангийн сайдд бол зөвлөмж өгч ажилласан байгаа. Үндэсний аудитын газар өнгөрсөн 5 жилийн агаарын дундаж агуулмжийг харьцуулж үзэхэд агаарын чанар стандартад хүрээгүй байна. Тухайлбал PM 2.5 тоосон зар 2016 онд 79 байсан бол 2020 онд 49 болжээ. Харин хөхөрлөг 2016 онд 36 байсан бол 2020 онд 47 болж нэмэгдсэн байна. Тэгэхэд бол чанарын үзүүлэлтүүд нүдэнд үзэгдэх нөгөө тоосон царийн хэмжээ бол буурсан ч гэсэн энэ бол яг стандарт түвшиндээ бол хүртэл буураагүй байна. За энийг стандарт түвшиндээ хүртэл буурахад ямар хэдийн хугацаанд одоо хэдэн он гэхэд энэ ямар түвшинд хүрэх юм бэ гэдэг шалгуур үзүүлэлтүүд нь бол тодорхойгүй. Агаар орчны бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо бол амьсгалын тогтолцооны өвчин 10,000 хүн тутамд ноогдох хэмжээ гэр нь авч үзэхэд бол 16 онд 479.9 байсан бол 19 онд бол 504 болж бол нэмэгдсэн. 640 хүүхдийн судалтай нэг сургууль барихад ойролцоогоор 5 тэрбум төгрөг зарцуулна гэж 2022 оны төсөвт суулгасан байна. Тэгвэл 456 тэрбум төгрөгөөр 90 ширхэг сургууль барина гэсэн үг юм а. Энэ хэмжээний мөнгө зарцуулсан ч агаар орчны бохирдлыг бууруулах ажил үр дүнтэй байж чадаагүй гэж болохоор дүгнэлтийг үндэсний аудитын газар гаргасан байна. Мөн аудитээр нийт 43.7 тэрбум төгрөгийн 19 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 10.9 тэрбум төгрөгийн 4 албан шаардлага, 32.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өгсөн байна.